Тэгээд студид улсын их хурлын гишүүн Мантгаатай ярилцахад бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр таны зүгээс яг сүүлийн үед ажиллаж байгаа хуулийн төслүүдийн нэг онцлог нь бол ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэгээний тухай хууль гэсэн энэ хууль дээр бас ажиллаж байгаа бас өргөн мэдүүлсэн гэсэн юм мэдээлэл байна л да. Тэгэхээр энэ талаар бас та биднэрт тайлбарж өгөхгүй. За би сая хаврын чуулганаар ерхий одоо хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт одоо 13 жилийн дараа энэ хуулийн одоо бас хууль нэмэлт өөрчлөлт оруулаад энэ хуулийг өргөн барьсан байгаа. За тэгээд одоогийн байдлаар хил зэхсэх асуудал нь дэмжигдээд ингээд ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. За яг энэ ерхий боловсролын одоо энэ сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг бол засгийн газар тэр дундаа одоо нийслэлийн одоо яг энэ хоол үйлчилгээ, боловсролын яам, цангийн яам гэдэг ингээд холбогдох одоо бас яг эрүүл мэндийн яам гэдэг энэ хамтарсан засгийн газрын зүгээс бол одоо энэ 19 онд бол одоо батлагдсан хууль. За үүнээс хойш нэмэлт өөрчлөлт оруулаад ингээд өргөн барихаар бол ажиллаж байгаа. Тэгээ яг миний хувьд бол нөгөө хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулсан учраас энэ өөрөө хүнсний асуудал бол өөрөө одоо бас хүнсний баталгаад байдал, аюулгүй байдал, үүнээс гадна одоо илчлэг шимт хичээллэг байдлын асуудал бол чухал учраас одоо энэ хуулийн дээр бас нэлийн ач холбогдол өгч анхаарч одоо бас ажиллаж байгаа. За саяхан бас одоо шинжлэх ухаан техникийн сургууль одоо яг энэ хоол хүнсний одоо энэ эрдэм шинжилгээний энэ хүрээлэнгүүд мэргэжлийн эрдэмтэн судлаачдын дундаас хилцүүлэг өрнүүлэхтэй бас гишүүдийн төлөөллийг бол одоо бас урьж авчаад бас энэ асуудал дээр бид нар хилцүүлэг хийсэн. Тэгэхээр энэ хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яг орж байгаа онцлог зүйлүүд нь бол одоо юу байгаа бол энэ тал дээр таас мэдээлэл. За энэ хууль бол яг хүнсний тухай хууль бол өөрөө 13 жилийн дараа одоо үндсэндээ нэмэлт өөрчлөлт хийгдэж байгаа. Тэгээ энэ хуулинд гол одоо орж байгаа асуудал бол ер нь энэ хүнсний баталгаад байдал буюу одоо бид нар шимт хичээлийн асуудлыг ер нь чухалчилж ярьдгүй. Ер нь бол хүнсний хангамж, хүртээмж, за тэгээд энэ шимт хичээллэг байдал, за ингээд нийлээд одоо энэ өөрөө доктортой байдлыг хангаж өгснөөр энэ хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл бол одоо оршишоод явж байгаа. Тэгэхээр ингээд энд бол одоо бас нэр томьёон дээр одоо бас энэ шимт хичээллэг асуудлыг агуулгыг одоо бас онцолж оруулж өгсөн байгаа. Хоёрдугаар асуудал бол бид нар яг ер нь нөгөө хүнсний сүлжээ гэдгийг одоо бас яг бүрэн утга агуулгаар нь хамруулах хэрэгтэй. Өөрөө энэ хүнсний тухай хууль бол суур хууль учраас энэ суур хуулийн дээрээ хүнсний сүлжээ гэдэг чинь нөгөө түүхийн эдээс эхлүүлээд за эргээд хэрэглэгчийн гарт очих хүртэл одоо бүх одоо энэ хоол хүнсний үйлдвэрлэлийг хамруулах хэрэгтэй байдаг. Тэгээ үүний нэг чухал асуудал бол нийтийн хоол үйлдвэрлэлийн үйлдвэрлэл өөрөө энэ хуулиас гадуур зохицуултгүй явж ирсэн байна. Тэгэхээр бид нөгөө ресторан, хоол, одоо цайны газар орохороо энд ямар одоо эрүүл ахуйн шаардлага хангасан, ямар баталгаатай хүнсээр нөгөө авж байгаа түүхийн эдийн бэлтгэл нь хэр баталгаатай хүнс үйлдвэрлэгийг мэдгүйгээр бид нар хоолоо аваад итчихдэг. Гэтэл эргээд нөгөөх нь хүний эрүүл мэнд сөргөөр нөлөөлөх, нөгөө халдварын бус өвчлөл бий болох эрсдлүүд бол үүсдэг тийм ээ. Тийм учраас бид нар энийг энэ одоо нийтийн хоол үйлдвэрлэлийг заашгүй одоо хүнсний энэ суур хуулиндаа бид нар сүлжээнд оруулах ёстой гэдэг үднээс оруулж өгснөөр онцлог. За ингээд энэ суур хуулинд орно гэдэг чинь цаашлаад өөрөө нийтийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль буюу ингээд процессын хуулиуд маань өөрөө ингээд одоо бас боловсруулагдаад сайжраад явна. Ингэснээрээ бид нар нөгөө хүнсийнхаа одоо үндэсний одоо энэ гол одоо аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдал цаашлаад үүнийгээр дамжуул хүнсний баталгаад байдлыг хангах, хоолны хүнсний одоо энэ тогтолцоо сайжрах юм боломжийг бас үүсгэж байгаа. За 3 дугаар басны гол онцлог бол өөрөө бид нар энэ шинжлэх ухаанаа ерөөсөө ингээд орхичод байгаа манай Монгол улс. Бүх одоо энэ хүнсний хоол үйлдвэрлэл явуулж байгаа одоо хоол хүнсний энэ үйлдвэрлэгч нар өөрсдөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийдэг. Яг ингээд шинжлэх ухаан дээр суурилсан эрдэм шинжилгээний одоо энэ хүрээлэнгүүдтэй хамтраад тийм ээ энэ бүтээгдэхүүн хөгжлүүдийг илүү инновацлог шинжлэх ухаанч байдлаар ингээд яг ингээд хамтарсан байдлаар ингээд ажиллаж ирээгүй явж ирсэн. Тэгэхээр бид нар энэ эрдэм шинжилгээний хүрээлэнгийн одоо үйл ажиллагааг нэлээд энэ хуулиндаа идэвхтэй оруулж өгсөн. Яагаад тэгэхээр үйлдвэрлэгч нар өөрийнхөө одоо төсвийн зардлаар өөрсдөө ингээд гадаад дотоод очиод нэг одоо бас тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг судлаа. За энийг ингээд нэвтрүүлээ гэдээ ажиллахаасаа илүүтэй дотоодын энэ эдэм шинжилгээ энэ судлаач хоол зүг мэргэжлийн одоо энэ судлаачийн баг эрдэмтдийн дуршиж хийсэн тийм ээ Монгол одоо хөрсөн дээр буух энэ хүнс одоо бүтээгдэхүүн хөгжүүл инновацлог энэ
шин технологиудыг үйлдвэрлэгч нартай хамтарч нэвтрүүлэх шаардлагатай. Ингээд ирэх юм бол үйлдвэрлэгчийн өөрийнх нь ч гэсэн үйлдвэрлэлийн өртөгт одоо бас ингээд буурах, компани одоо зардал буурах ийм боломжийг үүсгэж өгч байгаа. Тэгэхээр энэ ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэгийн тухай хууль гэдэг энэ хуулийн маань нэгдүгээр хэрэгцээ шаардлага нь бас яг үүн дээр үндэслэлсэн байдаг юм бол хоёрдугаарт хамрах цар хүрээний хувьд ер нь юу гэж харж хуулийн тусгасан байна. За 2019 онд бол энэ хүүхдийн хоол үйлдвэрлэл сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэгээний тухай хууль батлагдсан байдаг. Тэгээ үе шаттайгаар бол одоо энэ нийт сургууль ерхий төрийн болон орон нутгийн одоо энэ бид нар одоо улсын сургууль гэж ярьдаг шүү дээ. Ерхий боловсролын сургуулийн хүүхдийг бүр одоо ингээд бага ангиас нь дунд анги, ахлах ангид нь бүтэн хоол нь өдийн хоолнд хамруулах ийм зорилготоор үе шаттайгаар хэрэгжүүлэх байсан. За ингээд 2023-аас 24 онд бол бид нар бүх сурагчдыг бол одоо өдийн хоолнд хамруулах байсан боловч одоо өнөөдөр хүртэл 1-5 дугаар ангийн хүүхдэл хамрагдаж байгаа. Бага анги. Ерөөсөө бага анги л хамрагдаж байгаа. Гэтэл бид нар энэ дээр одоо хамгийн чухал бид нар хүүхд эрүүл байх юм бол үндсэндээ хүүхдэд эрүүл байх шиг хүүхдэд одоо сургуультай бүтэн одоо бүрэн хамрагддаг болно. Эрүүл чирэг, бие бялдар, оюуны хөгжил хүртэл сайжирна. За ингээд ирэхэд бид нар ирээдүйд одоо эрүүл одоо хүнийг бий болгох одоо хамгийн чухал ач холбогдолтой зүйл бол өөрөө энэ хоол үйлдвэрлэл байгаа. Дэлхийн одоо сүүлийн энэ 100 жилийн хугацаанд энэ дэлхийн одоо энэ үдийн хоол цаг одоо хүүхдийн сургуулаар дамжиж энэ хооллох асуудал үүгээр нь дамжуулж илчлэг шин тэжээлийг одоо хүүхдэд өгснөөр давуу талтай байдгиймаа гэдгийг 140 одоо улс орнууд хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа. Тэгээд нэгдсэн улсын байгууллагын одоо энэ доктортой хөгжлийн зорилтын өөрөө бас одоо өсгөлөнгөөс ангид байлгах, ядуурлыг бууруулах, за эрүүл чирэг байхаас эхлүүлээд нөгөө бүх хүүхдүүд одоо сургууль бүрэн хамрахдаг гэсэн энэ эрхийн асуудлууд хүртэл одоо энэ үдийн хоол бол өөрөө энэ доктортой хөгжлийг хангахад өндөр ач холбогдолтой. За одоогийн байдлаар статистикаар аваад үзэх юм бол нийтдээ нэг 717 сургуульд нэг 740 мянган одоо сурагч. За 1046 цэцэрлэгт нэг 232 мянган сурагч. За дотуур байранд бас ингээд хүүхдүүд нийлээд одоо ингээд бид нар хүүхдүүдийг одоо өдийн хоолнд хамруулж байгаа, хоолоор хангаж байгаа. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн 47.2% нь л одоо саяхан 740 мянган сурагчдын 47.2% нь л үндсэндээ өдийн хоолнд хамрагдаж байгаа. Үлдсэн 52.8 буюу дунд ахлах ангийн хүүхдүүд өдийн хоолнд хамрагдахгүй байгаад байна. За энэ нь эргээд юутай холбоотой юм бэ гэхээр нөгөө хүний нөөцийн дутагдал, нөгөө тоогооч, хоол зүүж. За дээрэс нь сургууль болгон өөрийн гэсэн нөгөө хоолны одоо танхимтай байх. За ингээд дид бүтэц хүнсний хангамжийн өөрөө энэ тогтолцоо өөрөө бүрдээгүй гэдэг шалтгаанаар өдийг хүртэл одоо энэ хууль маань бүрэн хэрэгжиж чадахгүй, хүүхдүүд бүрэн одоо өдийн хоолнд хамрагдаж чадахгүй явж ирсэн. Хуулийн гол зорилго нь бол тэгэхээр ер нь бүх ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамруулна гэсэн энэ зорилт гэж ойлгож байна. Тий, ганцхан одоо энийг хамруулах нь бол үндсэн цаад эцсийн зорилго байгаа. Гэхдээ энийгээрээ дамжуулаад бид нар нөгөө хүнсний хангамжийн бүр энэ тогтолцоогоор нь удирдлага тогтолцоогоор нь шинжилэл хийхээр энэ хуулинд бол зорж байгаа. Тэгэхээр бид нар хичнээн улсын төсөвт одоо яг өдийн хоолны нийт ингээд нэг хүүхдийн одоо зарцуулж байгаа өдийн хоолны зардал бол одоо нэг 2500 төгрөг байгаад байгаа. Тэгэхээр цэцэрлэгийн хараа өөр, дотуур байрны хараа өөр үнэтэй. Гэхдээ яг ерөнхийдөө ингээд одоо бид нар энэ багангийн хүүхдүүдэд идж байгаа хоолны зардал бол нэг 2500 төгрөг байгаад байгаа. Зөвхөн энэ зардлын асуудал гэхээсээ илүүтэй бид нар нөгөө тогоочийн хүрэлцээ, тэгээд нөгөө хоол зүүж, за тэгээд бид нар хүнсний хангамж маш чухал байгаа. Өнөөдөр бид нар нийт одоо хүүхдүүдийн идж байгаа үдийн хоолны авах ёстой илчлэгийн хэмжээний 35 орчим хувь байгаа. Байх ёстойгоос бид нар 27%-ийг л хангаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө юу хэлж юм гэхээр нийт одоо авах ёстой хүнсний хоолны төрөл нь өөрөө бас хангалтгүй байгаад байгаа. Нөгөө хүнсний хангамж нь өөрөө хангалтгүй. За тэгээд нийслэл Улаанбаатар бүс нутаг орон нутгуудад хүртэл очиж байгаа нөгөө хүүхдийн хүнсний хүртээмж хангамж асуудал хүртэл харилцан адилгүй байгаад байгаа. Тэгэхээр бид нар энэ хууль бол өөрөө үндэсний хэмжээнд хэрэгжих ёстой. Тэгэхээр энийг бүтэн одоо бид нар энэ тогтолцоогоор нь шинчилж бүх хүүхдийг одоо бас хамруулдаг байх, орон нутаг одоо алслагдсан сум дүүргүүд ч гэсэн хүртэл яг энэ хоолндоо одоо хүүхдүүд нь бүрэн хамрагддаг байх нь бол одоо ач холбогдолтой. Ялангуяа дунд болон ахлах ангийн хүүхдүүд чинь нийт одоо өглөө 8 цагаас хичээлээд өдрийн одоо 3-4 хүртэл сургууль дээр нийт одоо өдрийнхөө гол нь
дийлэх цагийг зарцуулж байгаа. Гэтэл хүүхдээ хоолоо хангаж чадахгүй яваад байгаа. За Маш товчхон сүүлийн асуулт дээр бас цаг дуусчих шиг байна. Хуулийн төсөл тусгаснаар санхүүжилтийн хэдийн хэмжээгээр ер нь улсын төсөвт багтаана гэж тусгасан байна. За ер нь бол 26 оны улсын төсөвт бол нэг ойролцоогоор 329 за 330 орчим тэрбум төгрөг суугдсан байгаа. За хэрэв бид нар энэ хуулийг хэрэгжүүлээд 6-аас 12 одоо дугаар ангийн хүүхдүүдийг бүтэн хамруулад явхад нэг 274 тэрбум төгрөг гэж шаардлагатай буюу нийтдээ жилийн одоо улсын төсөвт зөвхөн одоо 26 оны зүр тооцоолоор аваад үзэхэд нэг 500-600 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ хизэн сэргэж эхэлж байгаа. Яг 26 оны төсөв дээр бол одоо зөвхөн 1-ээс 5 дугаар ангийн хүүхдийн нөгөө хамрагдалт орсон байгаа боловч одоо энэ хуулийг одоо өргөн бариад хэрэгжүүлээд эхлэх юм бол 27 оноос бол одоо бас 27 оноос одоо бид нар яг хуулийг өргөн бариад за энэний асуудлыг дэмжигдээд ирэхэд нэг 28 он гэхэд бид нар бүрэн хамрагдах юм боломжийг үүсгэх болов гэж харж байгаа тийм. За баярлалаа. Бид студид улсын хурлын гишүүн Мандгаатай ярилцлаа.